Хүүхэд багчуудад зориулсан телевизийн олон ангит кино тэр бүр гараад байдаггүй. За харин богино хугацаанд олон үзэгчтэй болж чадсан Лологийн найзууд нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Эндгээ Багдамт ангийнхан зориулж Адтай жалууд нэртэй кино хийж өнгөрсөн оны сүүлээр олон хүүхдийг телевизийн өмнө уйж байсан юм а. За кино нь хүүхдүүдэд таалагдсан учраас тэрээр 2 дугаар хэсэгтээ болгохоор зорьсон байна. Үзэгчтэй Адтай жалууд хотод яаж божигнуулж орчин үеийн хүүхдүүд ямар болсныг энэ киноны 1-р ангиас харж байсан бол Монгол ахуй амьдралын талаар 2-р ангиас нь үзэж болох юм а. За кинонд 200 гаруй хүүхэд туслах болон гол дүрд тоглож байгаа юм байна. Яагаад кинонд тоглоё гэж шийдсэн бэ? Ер нь юу нь гоё гэдэг юм бэ кинонд тоглох юм? Би багасаа урлагийн айгуу сонирхолтой, багасаа л кинонд тоглох айгуу хүсэлтэй, од олох хүсэлтэй. Тийм учраас энэ дугууланд авах гэж бүр багасаа мөрөөддөг байсан. Тэгээд шалгаруулт нь явангууд л шатгүй гарцсан. Кинонд тоглоход ер нь их хэцүү. Тэгээд ер нь текстэн дээр ажиллана, бас жижиг хэрэглээ бэлтгэхээс ахуулаад бүх юм нарийн явагдана. Адтай жалууд нэг кино дэлгэцэнд гарсны дараа чиний найз нөхд аав ээж ер нь чамайг хэр үнэлсэн, юу гэж хэлж ирсэн бэ? За аав ээж болох юм бол үнэхээр их үнэлсэн. Тэгээд бас хүүхдүүд маш олон найзтай болсон. Тэгээд бас их олон тайлтай гадуур явж хахад энэ Адтай жалууд киноны анхил явж ш. Тэгээд ингээд сонсоход хүртэл үнэхээр гоё. Тэгээд хүүхдүүд таньсан. Тэгээд найзаа гэд явж идэг. Тийм болохоор их олон танилтай хүүхдүүдтэй маш олон найзтай болсон. Адтай жалууд кинонд тоглохоор 500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Тэднээс сонгон шалгаруулалт хийж байгаад 200 гаруйг нь авсан нь энэ юм а. За 2 дугаар ангид нь Лологийн найзууд нэвтрүүлгээрээ олонний танил болсон шинэ мөн киноны 1-р ангид тоглосон Анхил Ялгуун гээд олонний танил болсон хүүхдүүд тоглож байгаа юм а. Лологийн найзууд нэвтрүүлэг дээрээ хөтлөгчийн дугуйлан гэж ажилладаг байгаа. Хөтлөгчийн дугуйлан өдгөө 5 жил ажиллаж байна. Тэгэхээр хөтлөгчийн дугуйланд бол дуу, бүжиг, хэл яриа, ой тогтоолт гэж жүжиглэх уран чадвар заадаг. Тэгэхээр энэ дагуу хүүхдүүд хөтлөгчийн дугуйландаараа суралцахаасаа гадна кинон тоглох, реклам тоглох, клипийн тоглох давуу талуудыг эзэмшдэг л дээ. Тэгэхээр одоо энэ Адтай жалууд 2 тоглож байгаа хүүхдүүд маань бүхэлдээ 2 сараас хойш бэлтгэгдсэн хүүхдүүд байгаа. Тэгэхээр дугуйланд ороод жүжиглэх уран чадвар, одоо бичгийн хэллэг гэж юу, ярианы хэллэг гэж юу, яаж жүжиглэх вэ, подтекстээр хэлэх, яг жүжигчний уран чадвар, мэрэгчлийн уран чадварыг заалгацсан бүгдээр ингэж жүжиглэх байгаа. Киноны зураг авалт 6 дугаар сараас эхэлсэн байна. Эхний зураг авалтаа Хөх хотод 6 дугаар сард хийсэн бол харин өнөөдөр тэд Гачуурт зорлоо. Адтай жалууд кино шинэ жилийн үеэр дэлгэцээр гарна.